сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Хятадын эртний нийслэл Сиан гэдэг одоо хурж ирээд байж байна. Тэгээ хэдүүлээ бас ямар ч байсан Сиан хотоор ингээд сайхан аялаад одоо олон сайхан гайхамшигтай зүйлийг үзүүлнэ. Юуны өмнө үзэгчтэй Сиан хотын талаарх мэдээлэл өгье. Сиан бол Хятадын баруун хойд Шанси мужийн нийслэл хот. Сиан гэдэг үг нь өрний инх хамглан гэсэн утгатай үг. Энэ хот нь монголчуудын хувьд олон зүйлээр холбогдож исэн түүхтэй. За тухайлбал их эзэн хаан хувлаан үүсгэн байгуулсан торгоны замын хамгийн эхний хот. Өрөндөд Ром, дорндод Сиан гэж нэрлэгддэг байсан. Эрт цагаас хойш нэр алдран түгэж соёл худалдааны том төв болж хүчжсэнтэй холбоотой. Сиан хотыг Хятадын эртний түүхийн өлгий эзэн хаадуудын булш бонхон бүхий хот гэж нэрлэдэг. 1950-ад оноос хойш Хятадын шинжлэх ухааны археологийн томоохон багуудынд ажиллаж багцаагаар 85,000 хавтгай дөрвөлж метр газрыг тандаж судалсны үр дүнд одоогийн энэ Сиан хотоос багцаагаар 8 дахин том хот орж исэн гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Сиан хот нь уур амьсгалын хувьд зундаа чиглэх сайхан уур амьсгалтай, өвөлдөө хасах 20 хэм хүртэл хүүтэрдэг. Хятадын худалдаа үйлдвэрлэлийн төв болон сансар судлалын төв энд оршдог. За Улаанбаатар хоттой харьцуулбал газар нутгийн хувьд томч гэсэн 8 сая гаруй хүн амтай. За бид Хятадын эртний нийслэл Сиан хотын Чинши Хуандигийн бунхан болон Керамакан арим гэж алдаршсан түүхэн дурсал газрыг үзэх гэж байна. Чинши Хуандигийн бунхан болон арим нь дэлхийн соёлын хувьд бол бүртгэгдэж гадаад дотоодын олон мянган хүний заавал зорж ирж үзэх ёстой газруудын нэг гэж хэлж болно. За энэ газар нь Хятадын ард түмний хувьд хамгийн ихээр бишрэн дээдэлдэг. За Хятадын хамгийн анхны төр тус үүсгэн байгуулагдаж анхны чин гүрнийг бий болгосон түүхэн дурсгал газар юм. Чухам яагаад энэ газар дэлхийн соёлын өвд орсон юм бэ гэх юм бол Хятадын эртний түүхийн соёлын манай эртний өмнөх 3 дугаар зууны үед хамаарагдах Хятадын түүхийн дахин давтагдчихгүй олон зүйлийг агуулснараа онцлогтой. За та бид хөрөл зэвсгийн үеийн олдор бүхий танхимд орж ирээд байна. За энд бол Хятадын Чингүрний үеийн түүхэн дурсгалд соёлын эд бүлгийн олон зүйл байхаас гадна та бидний өвөг дээдс болох эртний хүннүүчүүдийн олдрууд байдаг. За энэ олдор нь өвөр Монголын Ордсын ээжийн хороо гэдэг газараас бол олдсон. Хөрөл зэвсгийн үеийн олон олдорыг үзэгч та бүхэн харж байгаа баха. Аялж байгаа бидний хувьд альва очисон газрынхаа түүхийг үзэж харахаас гадна чухам яагаад хүннүүгийн энэ томоохон олдрууд нь Чинши Хуандигийн бунханд хамаарагдаж байгаа нь бидний сонирхлыг маш ихээр татсан. Тэгээ энэ үзүүрийг үзээд хувийн бодлоо хэлэхэд манай хөрш орон дундад улсын хувьд эдийн засгийн асар их чадамжтай хувьд түүхэн дурсалд зүйлдээ түүхэн дурсалд газартаа маш их хүч хөрөнгө хайж зарж бусад улсын түүхэн соёлын өвийг өөрсдийнхээ соёлд хамааруулж үздэг. Нэг ёсны хятад төвтөө их гүрний тийм бодлогыг бас бид нэрмжээс харж байна. За энэ олдрыг та бүгд харж байна. За ялангуяа хүннүүгийн түүхэн дурсгалд олон олдрыг үзэгч та бүхэн таньж байгаа байхаа. За эдгээр олдрууд нь өвөр Монголын төв буюу Чин улсын хойд хэсэгт орших хүннүүчүүдийн соёлд хамаарагдах Жокогогийн соёл гэж зарим түүхчид судлаачид хэлдэг. Хөрөл зэвсгийн үед хүн төрөлхтөн маш олон нээлтийг хийж төмөрлөгийг дээд зэргээр сайн боловсруулж чадсанаар хөдөө аж ахуй болон цэрэг зэвсгийн хувьд хүч хэрхэгжиж асар том их гүрэн үүсч бий болоход түлхэц болсон гэж үздэг.
Чин Ши Хуан манай эртний өмнөх 3 дугаар зуунд бүх хятадыг нэгтгэж нэр алдраа дуурсгаж байх үедээ өөрийн хойд насныхаа амьдралд зориулж манай эртний өмнөх 215 онд өөрийн жанжин мөн тэнээр удирдуулж 700 мянган хүнийгтэй айлчилж энэхүү буунхныг бариулсан байдаг. Буунханд багцаагаар 6000 гаруй цэргийг керамкээр хийж эзэн хаан хамгаалan уншдаг. За энэхүү цэргүүд нийтдээ 40,000 гаруй цэргийн хүрэл идэл зэр зэвсгээр бүрэн тоноглогдсон байдаг. Хятадын хамгийн анхны эзэн хааны нэрийг Жао Жун гэдэг. Чин Ши Хуан гэдэг нь Чин улсын анхны эзэн гэсэн утгатай үг. Чин Ши Хуан Хятадын 6 улсыг эзэлж нэгтгэж өөрийн эзэлсэн улсаа 40 орчим мужид хувааж хот тосгон хороо зэрэг маш нарийн зохион байгуулалттай болгосон түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Мөн хүннүүчүүдийн товтлохоноос сэргийлж цагаан хэрэн барих ажлыг эхлүүлж зам тээврийн нэгдсэн сүлжээг бий болгож нийт хятадын үндэсний нийгэм мөнгөний тэмдэгтийг нэвтрүүлсэн зэрэг олон гавьяатай гэж хятадууд ярьдаг. Гэхдээ Чин улсын үед эзэн хааны засаглал нь туйлын харгас хэрцгий арангуул дээр оршин тогтнож ирсэн. Учираас Чин Ши Хуаныг өгснөөс хойш энэ их эзэнт гүр нь норж унсан түүхтэй байдаг. Маш харгас байсныг нь ганцхан жишээ бодгож ингэж ярихад өөрийнх нь эсрэг үзэлтэй 600 гаруй эрдэмтэн нэрүүдийг амьдаар нас болж ирсэн тийм түүхтэй байдаг. Чин Ши Хуан өөрийнхөө хувь хүний хувьд маш их дарангуйлж нийгмийг айдас давтуулж исэн гэдгээ мэддэг. Хүнийхээ хувьд өвхлээс маш ихээр болгоомжилж айж өөрийг нь хорлож алах вэ, янз янзын баслах хөдөлгөөн гарах вэ гэж үргэлж сэргийлж орд өргөөнүүдтэй дайралтаас зугтаж гарах маш олон хаалга нууц хонглуудыг хийсэн байдаг. Түүхэнд манай эртний өмнөх 259-с 210 оны үед амьдарч ирсэн. Ийм түүхтэй хүн. За улмаар манай эртний өмнөх 211 онд Хятадын шар мөрөнд Тэнгэрээс нэгэн том солир унаж үүнийг олон зүнчид зурхаачид үзэж их эзэн хаан удахгүй өөдөлж улс орн задарч боторно гэж зүгэнсэн байдаг. За энэ нь ч ёсоор болж нэг жилийн дараа Чин Ши Хуан Хятадаар аялж явхдаа тойрон хүрээлэгчдийнхээ гарт хордогдож өгсөн түүхтэй байдаг. Чин улсын үед Хятадын түүхэнд хамгийн ихээр авилгал, хүнд суртал, хилмигдүүлэлт хамгийн ихээр цэцэглэж түүнийг өөд усны дараа улс гүрэн задарч унсан түүхтэй. Чин улсын хаан Жао Жун 5 мах хотыг дээдлж үздэг байсан. Түүний махбод нь ус байсан. За эрт үед хятадууд усыг хар гэж үздэг байсан учраас Чин улсын бэлэг тэмдэг болох туг далбаа нь бүгд хар өнгөтэй байсан түүхтэй. Би нойрноос сэржээ. Машинууд амаржийн бүршээ солиулаад сэржээ. Оншилгоо өнөгүй, хот хөдөөд хүргэлт өнөгүй. Хямд чанартай үйлчлэгэнд жолооч нар сэржээ. Бүх машины амаржийн бүршний бөөний төв амгаланд сэржээ. Амгаланд хүрээд ирээ. Солиод өгье. Сэржээ. Амортизатор бүршний бөөний төв 90.6 91.19. Байгалийн гаралтай 100% эрдэнэ шишээр хийсэн амин гинээр баялаг эрч хүч ад жаргалын амтыг Монгол үйлдвэрлэв. Мистер Корн ганцаараа эдхийг хориглоно. Кэнди 1 нас хүрч 1 сая хэрэглэгчтэй боллоо. Би өнөөдөр үнэхээр жаргалтай цагийг сайхан өнгөрөөлөө. Өөрийн дуртай үнэртэй ус авч амтад пицца зооглолоо. Тэгээд болоогүй. Найз охиныхоо төрсөн өдөрт бэлэг болгож игдүүтэй хөөрхөн бамруу шавсан гэ боддоо. Энэ бүгдийг би Кэнди оноогоор авсан. Одоо Кэнди карттай болсон болохоор оноогоо цуглуулж зарцуулахад бүрч таатай болжээ. Та ч гэсэн Кэнди карттай болоорой.
Та карта Mobicom-ийн салбар дээр бичиг баримтын хамт хүрэлцэн ирж аваарай. Эхний 1000 хэрэглэгчдэд 1000 Candy бэлэглэнэ. Candy Монголын хамгийн том лоялти хөтөлбөр. Орны нэг соёлын амтд цог халуун тоо дэлхий дахинаа нэрлэгдсэн хотпот. Хоол ин гэдэг урлаг юм. Урлагийг зөвхөн хүмүүн та өөрөө л бий бол. Өөрийн хүссэн хоолыг амт өөрийн шийдлэмхий дугтай орчин халуун тогооны ресторан Firebolt та цог бараарай. Хаяг 13 дугаар хороолол 107.5-ын баруун хойд Firebolt. Монголд анх удаа Голландын Бом, Швейцарын HBEC институтийн хамтарсан хөтөлбөрөөр мэрэгжлийн өндөр ур чадвартай жашил буудлын үйлчилгээний ажилтан зөөгч бармен, тогоочийн мэрэгжил эзэмшүүлэх аялал жуулчлалын мэрэгжлийн сургууль үе таалгаа нээлээ. Оюутны тэтгэлэгтэй гадаад багштай өндөр зэрэглэлийн жашил буудлын таатай орчинд суралцж, олон улсын түвшний ур чадвартай мэрэгжилтэн болохыг хүсвэл та манайд хандаарай. Мэрэгжлийн боловсролыг үнгүй эзэмших боломж. Байгалийн гаралтай 100% эрдэнэ шишээр хийсэн амин гинээр баялаг эрч хүч ад жаргалын амтыг Монгол үйлдвэрлэв. Мистер Корн ганцаараа эдхийг хориглоно. Buzz School мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Хичээлийн шинэ жилийн эсэлтээ авч хэллээ. Манайх барилгын үр гүсрэгч, барилгын засал чимэглэгч, цахилгаан ба хийг гагнуурчин, барилгын цахилгаанчин, барилгын мужаан, сантехникч, хүнд машин механизмын засварчин зэрэг мэрэгчлүүдээр сургаж, мэрэгжлийн үнэмлэх зэрэгтэйгээр төгсгөн. Утас 9977 44 66 Buzz School. Монголд анх удаа Голландын Бом, Швейцарын HBEC институтийн хамтарсан хөтөлбөрөөр мэрэгжлийн өндөр ур чадвартай жашил буудлын үйлчилгээний ажилтан зөөгч бармен, тогоочийн мэрэгжил эзэмшүүлэх аялал жуулчлалын мэрэгжлийн сургууль үе таалгаа нээлээ. Оюутны тэтгэлэгтэй гадаад багштай өндөр зэрэглэлийн жашил буудлын таатай орчинд суралцж, олон улсын түвшний ур чадвартай мэрэгжилтэн болохыг хүсвэл та манайд хандаарай. Мэрэгжлийн боловсролыг үнгүй эзэмших боломж. Тэд газрын хол замын бартааг үлэжрэн залуу насны халуун сэтгэл цог золбоогоор жигүүрлэн эх орныхон төлөө шинийг сэтгэж эхийг бүтээхээр аян замд гарсан цаг үе бий. Харин өнөөдөр бид орчин цагийн хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцсэн үйлчлэгийг дэргэд тань очиж хүрэхээр замдаа гарлаа. Болцсон өдөр товлсон газраа илгээлтийн эзэд урамшуулалт аяны явуулын салбар дээр уулзцгаая. Mobicom. Buzz School мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Хичээлийн шинэ жилийн эсэлтээ авч хэллээ. Манайх барилгын үр гүсрэгч, барилгын засал чимэглэгч, цахилгаан ба хийг гагнуурчин, барилгын цахилгаанчин, барилгын мужаан, сантехникч, хүнд машин механизмын засварчин зэрэг мэрэгчлүүдээр сургаж, мэрэгжлийн үнэмлэх зэрэгтэйгээр төгсгөн. Утас 9977 44 66 Buzz School. Бид ингээд хамтдаа Хятадын хамгийн анхны төр тус одоо Цин улсын үеийн түүхийн чухал олдроор ингээд хамтдаа аялж байна. За яг миний ард харагдж байгаа энэ сайхан олдор болохоор 1974 онд одоо орон нутгийн нэгэн тариачин худаг ухаж байгаад анх нээсэн төвхтэй. За тэгээд 1974 оноос хойш ч одоо бараг 30 гаруй жил одоо болж хахад Хятадын түүх соёлын олон мэрэгжилтнүүд одоо энэ сайхан олдор дээр ажиллаад одоо ч гэсэн одоо бүрэн одоо үүсээ задлж дуусаг байгаа гэж ярьдаг. Энэ сайхан түүхэнд оршил зүйлийг үзэх гэж дэлхийн өнцөг болон бүрээс ялангуяа Хятадууд ч гэсэн өөрсдөө маш ихээр аялал жуулчилж одоо энэ сайхан олдроо үздэг юм байна. Тэгээ энэ түүхэнд оршил зүйлийг одоо арчиж хамгаалахын тулд маш олон мэрэгчлэтнүүд одоо энд өдөр шөнөгүй ажиллаж идэг. За энэ дотор судлаачдын бас одоо төдийгүй ирсэн бас зөөлчд бидний бас одоо гайхлыг төрүүлдэг зүйл нь болохоор эдгээр олон баримлуудын бас биеийнх нь хэмжээ. Одоо метр 80-аас ер нь метр 90-ийн хооронд ер нь маш өндөр тийм өсгөлөн биетэй одоо баримлуудыг одоо бид нар энэчээс одоо харж идэг. Хятадын ард түмний хувьд яг Цин улсын үеийн хүмүүсийн хувьд яг ийм өндөр нуруутай байсан гэдэг нь бас эргэлзээтэй. Зарим түүхч судлаачдын үзэж байгаагаар Цин Ши Хуандигийн үед буюу манай эртний өмнөх 3 дугаар зууны үед эдгээр хүмүүс номхон далайн арлууд болох Полинез, Макронези арлаас нүүдлэж ирсэн улсууд гэж таамагладаг. Эдгээр баримлын бас нүүрнийх нь хэв царай төрх нь Хятадын хань үндэстэн хүмүүсээс бас ялгаатай харагддаг.
Тэгээд энэ олдрууд нь одоо маш олон төрлийн цэрэг дайчдын одоо нүүрнийх нь хэв бүхэн бас ондоо төрхтэй, ондоо одоо характертай. За тэгээд энэ дотор байгаа цэрэг дайчд нь одоо харваа цэргийн дарга, за явган цэрэг, хувцас хэрэглэлтэйгээ бас ингэж олдсон байдаг. За мөн энэ дотор одоо тухайн үеийн цэрэг дайчдын бас онолж эдэлж исэн морь, зэвсэг, эдэл хэрэглэл олдсон байдаг. Бас Цэн улсын үеийн хаадын хэдэ хэрэгжилж исэн дээрээ одоо шүхэртэй, сүйдрвчтэй хүрэл баримл гэдэг. Ерөөсөө түүхийн дурслын хувьд маш олон сайхан зүйлүүдийг одоо бид эндээс бас харж болж байна. Тэр үед Цэн улс нийтдээ 30 сая гаруй хүн амтай 3 сая гаруй цэрэг дайчдтай байсан гэж түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Цэн улсын үед хүннүү гүрний эсрэг Цэн Ших хаан буюу Цэн улсын хамгийн анхны эзэн хаан 3 сая гаруй цэрэг илгээсэн боловч хүннүүчүүдэд цохиулж шар мөрөн хүртэл ухарсан түүхтэй байдаг. Бидний одоо ажиллаж байгаа нисгэл 3 дахь павильон бас нэлээд том одоо манайхан харж байгаа маш том павильоныг ингээд хийгээд нарны гэрэл орохгүй борооноос хамгаалж одоо ингэж хийсэн. Түүхэн дурсгалын сайхан олдрыг бол эдийн засгийн үнэлэмжээр одоо мөнгөөр бол үнэлэхийн аргагүй их сайхан олдрууд байдаг. Хятадууд бас ингээд түүхэн дурсгал зүйлээ маш ихээр сайхан хайрлаж хамгаалж байна. Түүхэн дурсгал зүйлийг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулж дэлхийн олон сая хүмүүст одоо үржүүлэхийн зэрэгцээгээр тэр оруулж ирсэн одоо эргэлтэнд орсон их хэмжээний мөнгөөр эргээд одоо түүхэн дурсгал зүйлээ хайрлаж хамгаалах, эднэрийгээ сэргээн засахад баггүй хүч хөрөнгө хайж байгааг бол бид нараас энэчнээс харж байна. Манайд ч гэсэн түүхэн дурсгалд олон сайхан олдруудад олдсон. Тэгээд яг тэрийгэ түшиглээд бид нар бас ийм сайхан музей байгуулад энэ музейг байгуулахад бас маш их хөрөнгө хайсан шиг бид нар бас тийм зоригтой хөрөнгө хайж чадах юм бол эргээд бид нар зарцуулсан хөрөнгөө олохынхаа зэрэгцээгээр бас Монгол улсынхаа нэр хүндийг мөн түүхэн дурсгал зүйлүүдийг бас дэлхийн олон сая хүмүүст хүргэх одоо тийм сайхан нөхцөл болцоо байгаа гэдгийг бас бид нар энэчээс харж байна. Аялагчид ер нь өндөр том байшин барилгааг үзэхээсээ илүүгээр тухайн үндэстний онцлог шинжийг гаргасан түүхэн дурсгал зүйлээр аялах одоо маш их сонирхолтой байдгийг бид нар ажиж байна. Манай монголчууд бас нэлээд одоо хөрөнгө чинээтэй улсууд одоо том компаниуд түүхэн дурсгал зүйл рүү бас хөрөнгө хаяад эхэлчлээ. Энэ бас маш сайхан зүйл гэж одоо би бас ойлгодог. Жишээлбэл Чингис хааны үеийн одоо түүхэн дурсгал зүйлийг үзүүлсэн төмөн хишгт ингээд төсөл одоо хэрэгжиж байгаа. Цэн Ших хаандгийн одоо цэргийн энэ баримлаас санаа авсан ч гэсэн бид нар бас хятадуудаас ч юм уу дэлхийн одоо янз янзын улс үндэстнүүдийн хийж байгаа түүхэн дурсгал зүйлдээ бас хүч хайж байгаа энэ зүйлүүдээс бас санаа авч одоо манайхан бас хийхэд бас ерөөсө буруутгах зүйл байхгүй. Энийг бол одоо дагаж дуурайж байгаа зүйл гэж бол хэлэх үндэсгүй. Яагаад тэгэхээр ерөөсө ямар ч түүхэн дурсгал зүйлийг одоо улс үндэстнүүд өөрсдийнхөө түүхийг бас таваалгаж гаргаж хүч хөрөнгө хайж иж бас эргээд тэр нь бас улс их орондоо үлддэг. Бас тийм сайхан зүйлийг бас манайхан эхлүүлж чадж байгаа. Ялангуяа Женко компани бас төмөн хишгтэн төсөл одоо хэрэгжснээр маш олон хүмүүс бас Монгол орныг зорж бас манай монголчуудын түүхэн дурсгал зүйлийг үзэж танилцах одоо ийм сайхан зүйлүүдийн одоо эхлэл тавигдж байгаа гэж одоо бодож байна. Энд ч гэсэн энэ цэргүүдийн дүр төрхийг бас өөрийнхөө дүр төрхөн дээр оруулаад жууршид зориулсан одоо жижигхэн сувенир хийж өгдөг юм байна. Жижиг бэлэг дурсгалын зүйлүүдийг хийж өгж байна. Бас сайхан санагдж байна. Кэнди 1 нас хүрч 1 сая хэрэглэгчтэй боллоо. Би өнөөдөр үнэхээр жаргалтай цагийг сайхан өнгөрөөлөө. Өөрийн дуртай үнэртэй ус авч амтад пицца зооглолоо. Тэгээд болоогүй. Найз охиныхоо төрсөн өдөрт бэлэг болгож игдүүтэй хөөхөн бам руу шавсан гэ боддоо. Энэ бүгдийг би Кэнди оноогоор авсан. Одоо Кэнди карттай болсон болохоор оноогоо цуглуулж зарцуулахад бүрч таатай болжээ. Та ч гэсэн Кэнди карттай болоорой. Та карта Mobicom-ийн салбар дээр бичиг баримтын хамт хүрэлцэн ирж аваарай. Эхний 1000 хэрэглэгчдэд 1000 Кэнди бэлэглэнэ. Кэнди Монголын хамгийн том лоялти хөтөлбөр. Buzz School мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв. Хичээлийн шинэ жилийн эсэлтээ авч хэллээ. Манайх барилгын өр гүгсрэгч, барилгын засал чимэглэгч, цахилгаан ба хийг гагнуурч, барилгын цахилгаанчин, барилгын мужаан, сантехникч, гүнд машин механизмын засварчин зэрэг мэрэгжлүүдээр сургаж, мэрэгжлийн үнэмлэх зэрэгтэйгээр төгсгөн. Утас 9977 44 66 Buzz School.
энэтхэг хоолны амтд цоогийн ертөнцид тавтай морил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Байгалийн гаралтай 100% эрдэн шишээр хийсэн амин гинээр баялаг эрч хүч ад жаргалын амтыг Монгол буй сүрлөв. Мистер Корн ганцаараа эдхийг хориглоно. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг, Луврын музей, Венецийн гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллаа мартагдашгүй дурсамж. Евротур компани. Монголд анх удаа Голландын Бом, Швейцарын HBEC институтын хамтарсан хөтөлбөрөөр мэрэгжлийн өндөр ур чадвартай жашил буудлын үйлчилгээний ажилтан зөөгч бармен, тогоочин мэрэгжил эзэмшүүлэх аялал жуулчлалын мэрэгжлийн сургууль үе таалгаа нээлээ. Оюутны тэтгэлэгтэй гадаад багштай өндөр зэрэглэлийн жашил буудлын таатай орчинд суралцж олон улсын түвшний ур чадвартай мэрэгжилтэн болохыг хүсвэл та манай тандаарай. Мэрэгжлийн боловсролыг үнгүй эзэмших боломж. Yes 2404 энгийн нүүдгэл. Yes 2404 Хужаан нүүдгэл. Бүсгүй хүмүүрийн таашаал нийцсэн жилийн 365 хоног хааж хизээж гэрэлтүүлж цоглог харагдуулж байдаг O Beauty Shopping Солонгосын дээд зэргийн төрөл бүрийн компани бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Би жүжигчин учраас 365 хоног хааж явсан өөртөө итгэл дүүрэн байх хэрэгтэй байдаг. Тийм болохоор Public Yaling BB Clinic сонгодог. O Beauty Shopping Солонгосын дээд зэргийн төрөл бүрийн компани бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Би нойрноос сэржээ. Машинууд амаржийн бүршээ солиулаад сэржээ. Оншилгоо өнөгүй, хот хөдөөд хүргэлт өнөгүй. Хямд чанартай үйлчилгээнд жолооч нар сэржээ. Бүх машины амаржийн бүршний бөөний төв амгаланд сэржээ. Амгаланд хүрээд ирээ. Солиод өгье. Сэржээ. Амортизатор бүршний бөөний төв 9016 9119. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоо. Байгалийн гаралтай 100% эрдэн шишээр хийсэн амин гинээр баялаг эрч хүч ад жаргалын амтыг Монгол буй сүрлөв. Мистер Корн ганцаараа эдхийг хориглоно. Тэд газрын хул замын бартааг үлэжрэн залуу насны халуун сэтгэл цог золбоогоор жигүүрлэн эх орныхон төлөө шинийг сэтгэж эхийг бүтээхээр аян замд гарсан цаг үе бий. Харин өнөөдөр бид орчин цагийн хэрэглэгч таны хүсэл сонирхолд нийцсэн үйлчлэгийг дэргэд тань очиж хүрэхээр замдаа гарлаа. Болцсон өдөр товлсон газраа илгээлтийн эзэд урамшуулалт аяны явуулын салбар дээр уулзцгаая. Мобикон. За Сян хот нь болохоор за Хятадын хамгийн хүчтэй мандажсэн Тан улсын эзэнт улсын түүхэнд орсголд асар олон зүйлүүд энд байдаг. За яг та бидний өмнө харагдж байгаа энэ хөшөө болохоор манай монголчууд бол маш сайн мэдэндээ. Баруун үедгээд зорьсон тэмдэглэгээд манайхан киног нь үзчихсэн. Тансан ламын тухай. За энэ хүн болохоор үлгэр дамгийн хүн биш. Энэ бол бодит хүн. Тан улсын үеийн аялагч лам. Таншин заав гэж хятадууд хэлдэг юм байна. Монголчуудын хувьд тансан лам гэж хэлдэг. Тан улсын үед маш олон шавнартайгаа энтэг улсыг зорж 10 гаруй жил амьдарч сууж наашаага эрэхтэй буддын шашны олон зуун судар номыг нааш нь зөөрлөж хятад авчирч хятад буддын шашныг дэлгэрүүлсэн ийм хүн байдаг юм байна. Бид Тансан ламын хөшөөний цаана байрлах 1400 гаруй жилийн түүхтэй Хэрийн галууны том сүмийг үзэх гэж байна.
За энэ сүм нь буддын шашны хамгийн эртний бөгөөд олон давхар одоо модон байгууламж төдийгүй одоо нэг ч хадаас одоо хэрэглэлгүй углуургадж барьснараа хамгийн онцлогтой. За энэ сүмийг Тан улсын эзэн хаан манай эртний 649-с 683 онд одоо өөрийн ээжтэй зориулж одоо бариулсан түүхтэй. Мөн энэ сүмийг Хятадын нэрт аялагч лам Шуанзан буюу Тансан лам одоо бариулсан гэж одоо бас ярьдаг. За энэ сүм нь болохоор юм 7 үетэй. Тэгээ хэдүүлээ бас ийшээ орж үзье. Энэ дотор маш олон цэцэрлэг түрээлэн үзүүрүүд одоо зөндөө зүйлүүд бол байж. Яг энэ хавьдаа сайхан тогтчулсан зүйлүүд нь гэхээр ихэвчлэн Тан улсын үеийн одоо урлаг соёлын зүтгэлтнүүд, яруу найрагч, эмч, нэрт уран зохиолчид маш олон эрдэмтдийнхаа бас ингээд хөшөөг энэ хаваараа ингээд сайхан тогтчулчихсан. Тэгээ хамгийн гол нь энд бид нар ирэхээр Тан улсын үеийн Хятадын түүхийн одоо маш олон зүйлийг өдөр одоо ойлгож авахаар тийм боломжийг бүрдүүлж өгсөн байж. Тэгээ одоо хэдүүлээ бас ийшээгээ хамтдаа ингээд сайхан аялаа. За энэ сүмд одоо Хятадын болон дэлхийн олон мянган одоо бурхны шашны одоо үнэн шавнар болон одоо жуулчид одоо мөргөлчид ирж үздэг газар. За энэ газар нь түүхэн дурсгалт одоо газрын үн цэнийн хувьд Хятадын аялал жуулчлалын бүтээгдэхүүний 4А зэрэглэлд ордог. Энэ нь үндэсний үнэтэй цэнтэй газруудын хувьд одоо дээрээсээ 2 дахь зэрэглэл гэж хэлж болно. За 1 дахь зэрэглэл нь бол 5А гэж хэлдэг. Ер нь Хятадын одоо аялал жуулчлалын газрын одоо бодлогын хувьд одоо түүхэн дурсгал зүйлээ үн цэний хувьд зэрэглэл тогтоож өгснөөр тухайн үзэх үзүүрийн үн цэн хөрөнгө оруулалтыг одоо улсаас тогтоож өгдөг нь одоо маш их сайн бодлоготой одоо алсын хараатай хандж байгаагийн одоо нэг илрэл гэж одоо хэлж болно. За энэ сүм дотроо олон хэсгээс одоо бүтдэг. Удахгүй одоо үзэгч тавхандаа бид Тансан ламын одоо түүхийг өгүүлсэн одоо хэсгээр үзэгч тавхныгаа илрүүлэх болно. Ер нь ийм хийцтэй олон үетэй сүм нь одоо зүүн өмнөд Азид ялангуяа Хятад маш олон байдаг. Эдгээр сүмүүд нь одоо ихэвчлэн сондгоо тоотой олон үетэй байдаг нь одоо буддын шашны одоо зан үйлтэй холбоотой. Нин ялангуяа тэнгэрт одоо илүү ойртож мөргөл үйлдэх гэсэн сэдэлтэй гэж хэлж болно. За Хятадууд эртнээс 7-гийн тоог маш ихээр бэлгшээж ирсэн түүхтэй. Энэ нь 7-гийн тоон одоо чи буюу нисэх, өөдлөх дэвших гэсэн дүүхтэй. Ижил дуудлагатай учраас ихэд бэлгшээж үздэг. Одоо үзэгч та бүхэндээ энэ сүмийн домгийг өгүүлье. За эрт үед бурхан шашинтнуудын лам хуураг зарим хүмүүс мах идэхийг хордоггүй байсан. Энэ үед хэсэг лам нарын дээгүүр одоо нисч явсан одоо шувуун сүргийн ихэнд явж исэн одоо галуу доош унаж лам нарын хувьд одоо тэнгэрээс бидэнд хайрлсан одоо хишиг зоог гэж одоо үзэж одоо галуу унсан газар одоо уг хийдэг барьсан домогтой. За энэ сүм баригдсанаас хойш олон удаа байгалийн гамшиг газар хөдлөлтөнд бол ихээхэн гэмтэж олон удаа энэ байгууламжийг сэргээн засварлаж өдий хүрсэн байдаг. За ингээд бид аялаад дээшээгээ 7 давхар одоо сүмийнхаа орой дээр гараад ирлээ. Тэгээд энэ чинээс дээрээс ингээ хотыг ажигласан чинь Сайн хотын талаарх ойлголт маань бас нэлээд ондоо болж эхэлж байна. Сайн хот маань хуучны одоо түүхэн дурсгалт одоо барилгууд бол маш их байна. Тэгэхдээ үүнтэйгээ улбаалаад одоо дээр үеийн одоо эртнийхээ хуучин өнгө төрхөө хадгалахын зэрэгцээ орчин үеийн хот ингээ босч байна. Хотынхаа төв хэсгээ хуучныхаа хэв шинжээрээ хадгалаад одоо хотынхаа бусад хэсгүүдээр ингээд өндөр байшин барилгууд ингээд барьчихсан. Ерөөсө барилга бүтээн байгуулалт гэдэг бол ерөөсө маш их
эрчимтэй хөгжиж байгаа хотын нэг гэж одоо бидэнд ойлгогдож байна. Хот шийдлийн хувьд ерөөсөө анханасаа энэ сайн хотыг барихтаа тэгш хэмтэй барьсан. Мөрөө сариу баригдсан, одоо зам харгуун дутуу хийгдсэн, одоо тийм зүйл ерөөсөө харагдахгүй байна. Тийм одоо хотын төлөвлөлт гэдэг бас бид нар сайн хотоос бас харж болохоор одоо тийг санагдаж байна. Одоо та бүд одоо ингээд ийшээгээ хараарай. Энэ ихэд л одоо Аазда нэлээд том дордог. Азийн одоо шилдэг 10 усан оргилуурын нэг гэж одоо энэ усан оргилуураар бахархдаг. Энэ усан оргилуур нь одоо шөнийн харанхууд одоо маш олон сайхан өнгөөр бас туяарч одоо хүмүүст одоо сайхан үзүр үзүүлдэг гэж одоо ярьж байна. Тан улсын үед энэ сайн хот нь болохоор буддын шашны, исламын шашны, за мөн бомбын шашин, хүнзийн гэдэг ерөөсөө маш олон үзэл суртал одоо шашны бөөгнөрл болж исэн газар. Гэхдээ энэ бөөгнөрл болж илаа гэд шашны элдв янзын мөргөлдөөн болж байгааг бүгд одоо эвтэй найртай сайхан хөгжиж исэн. За тэгээд энэ утгаараа одоо бас түүхч, урлаг судлаач нарын одоо хувьд тан улсын үед одоо хятадын хөгжил цэцгэлэлд бол одоо туйлдаа хүртэл хөгжиж исэн гэж одоо ярьдаг. Сайн хотод мэдээж аялагчд маань олон хоногийн хугацаатай ирэх юм бол бас түүх соёлын дурсгалт одоо маш олон зүйлүүд байна. Одоо бид Тансан ламын түүхийг өгүүлсэн сүмийн хэсгээр одоо ирж байна. Тан улсын үеийн баруун этгээдэд зорьсон тэмдэглэл нь түүхэн бодит зүйл одоо боловч олон зууныг илээж эрэхтэй. Ард түмний дунд ам дамжигдсан баяжигдаж хятадын уран зохиолын одоо шидэд үлгэр одоо домог болон хөгжиж ирсэн түүхтэй. 99 саад 81 бэрхшээлийг давж бурхны шашныг залж авчирсан Тансан ламын үлгэр нь одоо Азийн ард түмний дунд одоо тархаж за хожим Англи, Франц, Япон хэлэнд бол орчуулагдаж дэлхийн олон улсад төгсөн байдаг. Аялын тойрог нэвтрүүлгийн хамт олонд бас за Нимбао гэдэг хотоос ирсэн Чоншо багш одоо бидэнд бас ингэ сайхан бэлэг өгдөө. Шиши. Тэгээ бид бас эргүүлээд бас Чонши багштай одоо ингээд Монголоос авчирсан ингээ морин хуурай бэлгэлээ. This is a Mongolian national music. Yeah. Mорин хуур. Fire. Yes. Mongolian national very famous music. Yes. За манай нэвтрүүлэг Сайн хотын одоо түүхэн дурсгалт олон газараар явлаа. Бид хэдийн явж байгаа энэ газар болохоор Сайн хотын одоо хан хэрэм. За энэ өнөөдөр энэ зүгээр хэрмээр бид хоёр бас зугаалаад явсан. За үнэхээр бас их бүтээргүй их хүнд аялал болж байна. Яагаад тэгэхээр энэ хэрэм маань одоо багцаагаар 13.7 км. Гэхдээ яг нэг дээр нь гараад үзсэн хүн бас ийшээгээ аялаад үзье. Ийшээгээ бас энэ тал руу бас хотын үзмж бас ямар харагдах бол гэдээ бид хоёр бас нэлээ ийшээ явсан. Тэгээ сүүлдээ бүр ядарч унах гад. Тэгээ сүүлдээ ийм дугуй удаа рентэлж авлаа. Тэгээ ялангуяа ийм дугуй бол нэг хос ийм дугуй аваад нэг цаг 30 минут орчим аялахад нэг 80 юан юм уу да нэг багцаагаар 17-8 мянган төгрөг төлөөд ингээ явдаг. Бас Сайн хотын хэрмийг маш их онцлогтой одоо гайхамшиг зүйлд бас оруулж хэлдэм байна. Одоо учир нь юу юм бэ гэхээр энэ хотын хэрмийг болохоор шохон чулуу шороо хоёрыг одоо нагтаршуулж хийсэн. Бүх хотын хувьд бол чулуун хэрнээс ч илүү бүх бат болж чадсан гэж одоо хэлдэг. Хятадууд түүхэн дурсгал зүйлээ маш ихээр хайрлаж хамгаалж байна. Тэгээд хамгийн гол нь энэ хайрлаж хамгаалсан зүйл маань эргээд энэ хотын иргэдийн өөрсдийнх нь эдийн засгийн төшиг толгуур хөшүүрэг нь болж идэг. Мөнхийн одоо сайлын үнэ гэж одоо хэлж болохоор өөрсдийнхөө үлдээсэн зүйлүүдэд тордож чадж байгааг бид нар энэчнээс бас харж байна. Тэгээ өөр одоо бас нэг зүйл гэх юм бол хотын одоо эрх баригчид дэлхийд танигдсан одоо хамгийн мундаг одоо томоохон хэмжээний супер одуудаараа дамжуулж Сайн хотыг суралцж хятадын гайхамшигт өдөөгөө дэлхийн гайхамшиг болгож чадсан. За тухайлбал манай үзэгчид бол сайн мэдэндээ Холливуудын төдийгүй дэлхийн хэмжээний одоо Джеки Чаны
Домог гэдэг кинонд гарсан одоо зураг авалтыг энэ Сиан хотод хийж ирсэн юм байна. 风在吹动，终于在将你融入怀中，两颗心颤抖，相信我不变的。 За манай монголч гэсэн бас зөндөө олон сайхан түүхэн дурсгал зүйлүүд бол байсан. Хэдийгээр одоо 1937 оны хилмигдүүлэлтээр олон зүйлүүдийг устгасан ч гэсэн бид нар бас цаашаага өөрсдийнхөө үлдээсэн зүйлүүдээ бас сайжруулж жуулчдын анхаарлыг татсан. Жуулчлалын бүтээгдэхүүн болгож чадах хэрэгтэй. Тэгээ жуулчлалын бүтээгдэхүүн гэдэг маань зөвхөн тэр түүхэн дурсгал зүйлээсээ гадна тэр түүхэн дурсгал зүйлийг хүмүүст хүргэж байгаа менежментийн одоо маш олон ажлуудыг одоо энэ бас харж болохоор байна. Ер нь одоо манайхан бол сайхан түүхэн дурсгал зүйл зөндөө байдаг мөртлөө тэрийг бас хүргэх тал дээр маш одоо хойрог ажиллаж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд одоо саяхан бид хоёр сая аялаад ишиг үүдсэн Сиан хотын одоо зэрлэг нугасны сүмээр бид нар аялдсан. За энэ сүм гэхтэл одоо нэг ч одоо хадаас ороогүй дэлхий дээр хамгийн өндөр модон байгууламжтай сүм гэдгээр бас дэлхий дахинд өөрсдөө алдаршуулад гаргацсан байж идэг. Гэтэл манай монголчуудын түүхэнд ч гэсэн одоо нэг ч удаа хадаас ороогүй хийсэн одоо байшин барилга одоо уран барилгын одоо хосгоо дурсгал зүйлүүд байж л байдаг. Эдгээр одоо сайхан зүйлүүдийг бүгдийг бид нэр бас дэлхийн түвшинд гаргах одоо тийм урлаг судлаач нар одоо Монголын бас мундаг одоо хүмүүсээрээ дамжуулж бас хүргэх одоо тийм бас боломж бас байдсан болов уу гэж бас бодогдож байна. Манайх ч гэсэн одоо бид нар одоо бас аль болохоор гадагшаа дотгошоо явж үзэх хэрэгтэй. Гэхдээ бид нар гадагшаа дотгошоо яваад одоо монголчуудын маань гадагшаага мөнгө урсаасаа гэж би бодохгүй байна. Гол нь энэчнээс би ямар зүйлийг одоо ойлгож байгаа юм гэхээр монголчууд маань гадагшаа яваад одоо гадны зүйлүүдийг шагшин магтаад гайхаад одоо нүдэ бүлтгэлгээд ирэх биш. Тэнчнээс бас хэрэгтэй зүйлүүдийг аваад эх орондоо хэрэгжүүлэх талаас нь бас юм бодох ёстой болов уу гэж бодож байна. Одоо хамтдаа зэрлэг галууны сүмийн хойно орших хөгжим туссан ориглоор үзье. Тэгээ энэ усан ориглоорын үзэр нь өдөр шөнийн хувьд тоглогддог боловч шөнийнх нь илүү үзэсгэлэнтэй сайхан байдаг гэж зөвлөсний дагуу бид нэр зориуд бид шөнийн 12 цагт энд ирж байна. Бид бас урд нь аялаад Америкийн нэгдсэн улсын Лас Вегас хотын Бельяжо гэдэг зочдуудлын өмнөх усан ориглоортой одоо үзүүлбэрийг үзэгч та бүхэндээ хүргэжсэн санаж байгаа бах. Гэхдээ яг энтхийн Сиан хотын усан ориглоор нь Бельяжо зочдуудлын усан ориглоорыг бас бодох юм бол хэмжээний хувьд арай том. Гэхдээ бас л тэр Бельяжо зочдуудлын сайхан үзүүлбэрээс дутгааргүй сайхан үзүүлбэрийг үзүүлж чадчихээн. Яг үзэж байхад бол сайхан л одоо үзүүлбэр байна. Гэхдээ хөгжмийн нюансын хувьд бол яг Бельяжо зочдуудлын үзүүлбэрт бас арай хүрэхгүй юм шиг надад санагдлаа. Бельяжогийн би одоо үзэгч та бүхэндээ бас харьцуулж үзүүлнэ.
Тэгээд аяллийн тойрог нэвтрүүлэг Хятадын баруун талын хамгийн хойд хэсгийн хамгийн том хотоор ингээд аяллаа. За Сиан хотод нийтдээ ингээд бид ингээд 3 хонлоо. Ер нь бас үзэх харах юм бол маш их байна. Гэхдээ тэр бүгдийг бид яаж бүгдийг нь одоо үзүүлж амжих вэ? За маргааш өглөө Бямба хотоор одоо өглөөний 6 цагийн вагонд суугаад Хятадын нэг жижигхэн хот руу очих чинь Лоян гэдэг хотод очиод бид нар Лоянаас цаашаагаад дамжаад Дүмфэн гэдэг хотод очих байгаа. Дүмфэн гэдэг хот маань ямар учиртай хот юм бэ гэхээр одоо манай залуучуудын одоо ялангуяа миний насны хүмүүс одоо маш сайн мэдэх. Одоо би бол 70 хэдэн оны бүтээгдэхүүн. Миний үеийнхэн одоо 10 жил байж байхдаа бид нар бүгдээрээ л одоо тухайн үеийнхаа Оросын сувгийг их сайн шимтэж үздэг байсан. За тэр сувгаар Вокруг Света гэдэг нэвтрүүлгээр одоо дэлхийн олон орны өнцөг болон бүрт одоо байдаг гайхамшигтай зүйлсийн тухай бид нар үздэг байсан. За тэн дундаас одоо Шаолны тухай бид нар киног одоо 10 минутын хэсгийг үзэх гэж бид нар ямар их догдолж бүтэнсээ өдрийн 12 цагаас үздэг байсан. Яг тэр одоо бидний бас хөсөж хүлээсэн Шаолын хэд дээр очиж Хятадын Кумпугийн одоо гол өлгийн нутаг болсон тэр газраас одоо үзэгч та бүхэндээ бид бас энэ сайхан нэвтрүүлгийг хүргэх болно. Тэгэд ер нь Сиан хот бол сайхан хот байна. За манай үзэгчид бол хятадуудыг бол маш сайн мэддэг. Олон мянган жил одоо хөрш байж ирсэн. Мэдээж Хятадын хувьд манай монголчууд бол тийм сайн ханддаггүй. За бидний хувьд ч гэсэн Хятадыг одоо сайн ханддаггүйгээд ингээд мэдхгүй байх ёстой биш. Бас Хятадын талаар судалж одоо үзэгч түмэндээ бас олон талаас нь одоо ойлголт өгье. Ахуй амьдралын хэм маяг одоо соёл ёс заншил гэдэг олон зүйлүүдийг бид нар бас үзэгчтэй үзүүлэе гэж бодож байна. Манай нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэнтэй баярлалаа. Тэгээ дараагийн дугаар бүгдээрээ одоо Шаолнд уулзъя. Баяртай үзэгчтэй.